CBCT танин мэдхүйс суурилсан энерги сэтгэлийн сургалтанд тавтай морилно. 7 дугаар бүлэг. Талархах зөөлөн дулаан сэтгэлээ гүнзгийрүүлэх. Өөр тухтай байдлаар сууж бие сэтгэлээ анзааръя. Биетэн чангарсан чилсэн хэсэг байвал одоо сунгаж суллаарай. Яг энэ гишинд бие сэтгэлийн мэдрэмжээ ажиглая. Хэрв та хүсвэл хэд удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Алгуур, зөөлөн амьсгалаа авахдаа хэрв та хүсвэл хүчил төрөгчөөр дүүрэн цэнгийг агаар таны бүх биеэр тархаж эд хэсгийг тэтгэж байна хэмээн бодоорой. Харин амьсгалаа гаргахдаа биеийн чангарсан хэсэг суларч сэтгэлийн аливаа төгшүүр зовнил гадагшлаад бие ямар нэг байдлаар тайвширч сэтгэл ямар нэг байдлаар тогтун болсон байхыг анзаараарай. Хэрэг өнөөдөр сэтгэлээ тогтоох нь танд хэцүү байгаа бол хэсэг хугацаанд өнөөдрийн тасгалыг савсарлаж өмнөх бүлгийн тасгалыг хийж болно. Одоо бэлэн болсон бол өөрийн хязгаарлагдмал эмзэгс сул байдлыг үл харгалзан таны материал эсвэл сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хангахад тусалсан нэг хүний тухай бодоорой. Энэ хүн танд сайхан сэтгэлээр их бага ямар нэг хэмжээгээр тусалсан таны найз нөхөд, гэр бүлийн гишүүн, багш, халамжлагч зэрэг хинч байж болно. Одоо хэсэг хугацаанд энэ хүн хийгээд бусад олон хүнний тусламж таны сайн сайхан ахис твсэлд ямар үнцэнтэй байсныг тунгаагаарай. Ийхүү тэдний тухай эргцүүлэн тунгаахад тэдэнд хандсан халуун эсвэл зөөлөн сэтгэл төрж байгааг анзаарч байна. Хэрв ийм сэтгэл төрж байгаа бол одоо хэсэг хугацаанд анхаарлаа түүн дээр тогтоож зүрх сэтгэлдээ уусган шингэй. Бид нийгмийн амьтад учраас бидний амьдрал өөр хоорондоо олон сэжмээр холбогдсон байдаг. Бидний дуртай, эрхмэлдэг нөөц, тав тух, ур чадвар зэрэг бүгд бусдын ачаар бий болсон билээ. Хамгийн энгийнээр бидний өглөөний цайндаа иддэг цусам талхнаас эхлээд амьдралын олон зуун зүйлсээр бид бусдаас харилцан хамааралтай байдаг. Энэ нь биднийг тоо томшгүй олон бусдтай холбодог ажээ. Үүнийг тунгаан таны амьдралын сайн сайхан тав тухыг бүтээхэд хувь нэмрээ оруулж байдаг бусдын ач тусыг санан талархлаа илэрхийлье. Одоо өөрийн хамгийн их эрхмэлдэг нэгэн ур чадвараа бодоорой. Энэ ур чадварыг танд бий болгоход тусалсан хүмүүсийг эргэн саная. Эхлээд энэ ур чадварыг танд анх таниулсан, дараа нь түүнийг хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэхэд тусалсан хүмүүс гэх мэтээр санаарай. Энэ ухаарлаа айжим тэлснээр олон хүний ачийг санаж, танд тусламж дэмжлэг үзүүлж байдаг дэмжлэгийн бүхэл бүтэн том хүрээ сүлжээ бий болж байгааг анзаараарай.
Энэ хүү сүлжээнд байгаа тоо томшгүй олон хүнийг хараад одоо тунгаан бодъё. Энэ хүмүүст хандах таны мэдрэмж өөрчлөгдсөн байна уу? Магадгүй илүү талархах, зөөлөн дулаан сэтгэл төрж байна уу? Хэрв тийм бол энэ мэдрэмж дээр хэсэг хугацаанд тогтоод айжмаар бүх биеэр тань түгэн дарахж байгааг мэдрээрэй. Эцэст нь ийхүү харилцан хамаарлын тухай ойлголт ухаарлаад дэлхийн хэрэг. Бусдтайгаа харилцан хамааралтай гэсэн зөөлөн дулаан сэтгэл хэрхэн нэмэгдэж байгааг анзаараарай. Зөөлөн дулаан сэтгэлээ дэлэх нь өөрийн хүрээлэн байгаа орчин, дэлхий даяар таны сайн сайхан бусдаа утга учиртай харилцах чадварт ямар хувь нэмэр оруулж болохыг эргцүүлээрэй. Энэхүү бяцлаглыг хийснээр танд төрсөн сайхан мэдрэмж, сайн үр дүнгээ хэрв та хүсвэл бие сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэгэнд зориулж болно. Энэхүү зориулгатай хэрв та хүсвэл энэ зориулгатаа илүү олон хүмүүсийг багтааж болно. Баярлалаа.